байна уу? За, таны өндрийн мэндийг хүргэе. За, ингээд олон улсын сувгчдын баяр болж байгаатай холбоотой танд боломж олгоод нэг сувгчийг болцоонд өрөөч гэж урьж байна. Та хэнийг удах бай? Шот. Болцоо болол Юунд нийт сувгч нартаа ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа. Ирээдүйд ажиллах гэж байгаа нөгөө сувгч нартай сувгч нарын баярын мэндийг хүргье. Хамгийн бахархлууд үнэлж байна те. За тэгээд өрмөр маш олон байна. Гэтэ хамгийн түрүү нэг хүн шууд сэтгэл буулаа. За толгой арцс тоё зүтгэж байгааыг хэлж байна. Миний одоо хамгийн бахархан хүндэлдэг. Энэ эмнэлгийн сулхан төөх болсон энэ хүний хөрмөр байна. аваа сарсыг хүлээж дамжуулах болно. За За ингээд болцох боломж олгосон залуу эмч нартаа маш их баярлж байгаа. Тэгээд болцоонд банд хүрэлцэн ирсэн таньдаа маш их баярлалаа. За тэгээд нэгэн хүнийг болцоонд урих эрх олоод хамгийн түрүүнд сэтгэл буусан, хамгийн их хүндэлж одоо бахархаж хүлээн зөвшөөрч ингэж яадаг эрхэм хүн маань та учраас таньгаа урьсан. За ер нь манай залуучууд бол одоо эрэг хандлагатай, ажилдаа сайн гэж зөндөө олон залуучууд байгаа боловч энэ болгоноос маань бүх талаараа одоо үнэхээр одоо бахархал төрүүлсэн гайхалтай хүн болохоор таньгаа урьсан. Тэгээд хөрцөөрсөн шиг баярлалаа. Баярын мэнд хүргье. Баярлалаа. Бас их хүндэтгэл байна. Маш их баярлалаа. За анх уулзаж танилцсан дурсамжаа хуваалцсан уу? Чинь Ах хүүхдийн эмчээр төгсөж иржсэн л санаад байгаа чинь. Тэгээд дараа нөгөө хөөрхөн дуулдаг. Дуулдгаар нь ерөөсөө мартдаггүй. Нэг аюу гоё хөөрхөн хоолойтой. ер нь таны яг одоо та мэдээж өөрөө ингээд бид нар амар танаас үлгэр дуурайл авдаг юм байна тий. Агт танд бас мэдээж хэрэг ингээд үлгэр дуурайл авдаг хүн байгаа тий. Тэр хүн чинь яг хэмбэ. Яг хэмбэ. Зөнөө тэнгууд нөх эхнээ чинь 3-4 үйл яг санаанд ордгийн ер нь. За хамгийн анх миний одоо сувилагч болох гэж нэг одоо сувилагч нар чинь шав болдог шүү дээ тий. Хүүхдийн сувилагч Жасан толгой гэж. Одоо бор эмчийн дөө. За жавзаагч маань хүүхдийн болиост бич очоод тэгээд жавзаагчтайгаа хоёлоо ээлжинд гардаг гэсэн. Тэгээд жавзаагч маань бүх юмыг зааж өгдөг гэсэн. За дараа нь сугарагч байна. Хүүхдийн сугарагч маань бас мундаг. За тэгээд нянагч. За нянагч бол одоо хэлээд бошгүй би бүр гайхдаг бас яаж ингэж суцыг олдох юм болоо бол гарын давуулаад ингээ хараад идэг тийм л сувилагч байсан. Яаж ингэ нянагч ингэж хатдаг болохгүй гэж боддог байсан. Альцчгүй л одоо таны хэлж байгаа юмсэл гайхалтай шалмгай гайхалтай хүмүүс би ч бас тэр хүмүүстэй танаа хамт ажиллаж байсан юм байна. Нянагч одоо улсын авраг сувилагч бүгдээ одоо чигчээ урууны судсан л хатдаг байсан гэж замаг хүмүүс ярьдаг тийм. Болцсон амар. Одоо миний мөрөдөл чинь нянагчийг л гавь толгочих юмсан гэж мөрөддөг шин. Бас аюу том уг нь аюу гоё мөрөдөлтэй мэдээлэл тавьдаг ч юмсан. За ер нь надад сувилагчийн ажлын онцлог ер нь сувилагчийн ажлыг мэдрээгүй нэг шигч байхгүй. Яа тэгвэл ер нь хүн төрхөөс эхлээл те ээж хүн чинь өөрөө төрөл хүүхдээ асархаас эхэлдэг гэсэн одоо манай суулгын тодорхойлтууд байдаг л да. Тэгэхээр чинь ер нь хүүхдээ анх төрхлөөр төрснөөс эхлээл хүчилж эхлэхээр асар сувж эхлэв шүү дээ. Тэрнээс үүдэлтэй л гэж ер нь үздэг. Тэгэхээр ер нь сувилагчийн тус тэмийг хүртээгүй айл гэр өрх тийм ээ хувь хүн нэг ширхэгч байдгүй. Хүмүүс зүгээр зөвхөн тариа хийхээр л ойлгодог тийм ээ. Тэгэд хамгийн гол тусламж үйлчилгээ нь л ерөөсөө л асрах суулгатай байж байгаа. Тэгээд тэр нөгөө нинжин сэтгэл одоо энэрэнгүй тий одоо саяын тэр сахилын уралдаан дээр ихэд хүмүүс хэлээд байлаа шүү дээ. Айгуу тийм нөгөө яг хажууд маань байдаг хамгийн их байдаг. Одоо намайг мэдэрдэг, тусалдаг, дэмждэг, энэрэнгүй гэдэг ингээ яриад байлаа. Тэгэхээр хүмүүс бас яг сувилагчийн үйл ажиллагааг бас их мэдэрдэг юм байна гэж ойлгосон. Цөлийн үе ойлголч гэсэн бас их өөрчлөгдөж байгаа тий. Дээр үедэл одоо
сувилагчул тариал хийдэг гэж нэрэл таны хэлээр ойлгодог. Одоо бол сувилагч гэдэг бол сувилгуу гэдэг бол тусдаа том шинжлэх ухаан тий том мэрэгжил. Дэлхийн одоо шилдэг арга мэрэгжлийн нэг. Би бол энэ үгийг хэлэх маш дуртай. Ерөөсө тэр тусмаа энэ сувилагч нарын баярын үеэр ялангуяа тэр үгийг сонсож тэр үгээр тэр мэрэгчлэгээ илүү бахархаж байдаг ах, илүү хомогшч байдаг ах гэж бодож байна тий. Дэлхийн топ 10 мэрэгжлийн нэг чагсчаад байгаа шүү дээ. Энэ хоёр дэс одоо нэг орцсон байна шүү дээ тий. За таны гэр нь одоо энэ ажиллаж байгаа хугацаанд яг үнэхээр одоо танд ингэж онцгой сэтгэл үлдээсэн тийм акшн ч юм уу үйл явдал эсвэл одоо хамт олонны маань тийм ямар тийм сэтгэл тань үлдсэн гэхдээ нэг юм онцгой сэтгэл үлдээсэн юм хүн ч юм уу л явдал байдаг. Яг ер нь нэрээс хэлчихээр би нэг 8 сар ажилласан байдгийг. Тэгэхэд л манай чулуун өмч бол бас их мундаг хүн тий. Тэгээд гавьяа чулуун өмчээсээ бас талархал, уучлал уулгажсэн та бас баярлтыг. Яасан гэхлээр нөгөө энэ өөр газараас ирсэн ус жоохон сэтгэлгүй байх шүү гэдгсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө манай их баригч маань фэйсбүүкээс айгуур сэтгэлтэйс бид нар чи ингэж ажиллаа гэдэг гэж тайлбарлажээ таа. Тэгсэн чинь дараагийнх нь минутанд надаас уучлах байсан шүү дээ. Мундаг хүмүүс тийм байт юм л шүү дээ. Уучлаарай фэйсбүүкээс тэм чинь буруу ойлгосон байлээ шүү. Чи тасгийнхаа ажилд ингэж олцдог гэж лээ гэд тэр ерөөсөө мартагддаггүй. За дараа нь бол би энэ удирдлагын засагт хамгийн олон жил ажилласан. Яг одоо 97 оноос л би одоо энэ сулгуун ахлах суулгаж боловсролын ахлах суулгачаас эхлээд л ингээд явлаа. Тэгээд тэр нь яг удирдлагын засгийн хамт олонны жаргал цовлонгууд одоо чихэн одоо би мэднэ л гэж бодож байгаа тийм ээ. Хүмүүс тэр болгоо мэддэггүй. Яг одоо халуун тогоонд нь орж ил нэрээ энэ удирдах ажилтнууд удирдлагын засгийнхан чинь химиг одоо нуруунд дээр үрж явдаг юм байна шүү гэдгийг л мэдэрдэг баг. Тэрхүү зүйлсэл хөндлөнгөөс хүмүүс мэддэггүй санагддаг. Тийм учраас би удирдлагын засгийнхандаа бас хайртай. Үеийн одоо манай ундаг дарга нар өөрөө чинь авахад байна. Миний тэгээ бас талархаж авдаг хүний нэг нь болохоос мэд өөрөө. Яриг хамттай ихэл тийм ээ яс зүйтэй уян зөөлөн тэгээ ямиг бас гоё шийддэг гэтэргээд аягүй олон даваа тулд болоо би бас дүүгээрээ бас бахархдаг байхгүй юу. Тийм бас багтуулж байгаа. Одоо манай гармаа дарга байна. Тэгээд одоо бахарх юм бол манайх нь олон байна. Манай гармаа дарга бол одоо байнга заа суудаг байсан. Инхтиамч байна. Одоо бид тэрийг юугаач мэдгүй байхад алтан сууд бид тэрийг бол гуруулаа гэж чиглүүлээд явчихна. Тийм сайхан. За жинчи юм чинь. За хамгийн одоо тод үтсэн юм гэдэг нь манайх шилдэг алга болсон. Тэгээ алга байгуулдаг. Тэгээ шилдэг алга, усын шилдэг алга болоо жинчи юм чинь хойд штэ. Тэгэл манай жинчи юм л одоо сурах их дэмждэг юм байсан шүү дээ. Манайхыг одоо 5-аас 6 ээлжтэй болгож одоо сувдагч нарыг бол нэлээд бас юу яжсэн юм. Бас дарагштай тийм учраас жанжин юмчийн үед бас бид нар улсын шилдэг алга болж байлаа. Өөрөө чи үед бас эрүүл мэндийн яамны 3-4 удаагийн аврах юу шилдэг болж байлаа. Бас ийм л амжилттай ажиллаж байлаа да. Тэгээд энд алт гэхдээ ерөөсөө олон дурсамжууд байна. Хүн харахгүй ч гэсэн хүний маш их хөдөлмөрийн үр шим байхгүй тий. Маш хөдөлмөршөл өөртөө харагдаж байгаа тийм байна тий. За ер нь хүнд туслахын сайхан яг юу байдаг гэж боддог вэ? Хүнд туслана гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэгэхээр хүнд туслана гэдэг нь ер нь яа тэр туслана гэдэг юм бол тэр нь одоо юу сайхан байд юм бол тий. Туслана гэж ер нь яг юу хэлээд байдгийг бол та яг би өөрөөр бодож байдаг л та. Энэ хүнд жижиг гэхгүй л өөрийнхөө чаддгаараа л жоохон тус нэмэр болоод явчихвал тэр маань хүн тус болж байгаа. Тэгээд тэр харин тэрийгэ хариуг нь бодох байх хэрэгтэй. Мөн гол нь тий. Тэгэхээр хүний нөгөө хэрэгцээтэй туслах хүн юм нэг өөртөө хүрч чадахгүй байгаа ч гэдэг юм уу тий. Эсвэл өөртөө тусламж хүссэн юм дээр л хүнээс яаж байгаа шүү дээ. Чадахгүй байгаа бол тийм ээ. Тийм учраас яг тэрэн дээр нь жижиг гэхгүйгээр тус болох юм бол тэр нь их маш их сэтгэл үлдээд юм байна гэж миний хувьд боддгийг. Мартагддаггүй тий. Тэгээд дээр нь хамгийн гол нь хүн өөрөө тусгай чинь гэдэг бол тэр хүнд амар итгэжл тийм ээ. Тий. За та хоёр тэр бүтээсээ онцгойд орсон жир нь юу байдаг бол дөө 10 хэдэн жил дарга ирсэн байна.
Дэндээ их болохоор яг онцгой их л байгаа одоо бидэрт бол ямар ч байсан сулхуу албаа маш их дэмждэг. Тэ амар тайван ажлын маань хийлэгдэг. Яг аюу итгэдэг. Тэрэнд нь бас их байлдаг байхгүй юу? Энэ хүнд итгэнэ гэдэг чинь том шагнал миний хувьд яг тэгж боддгийг. Хүн надад итгэж одоо өөрөө өгч гэдэг юм хүн надад итгэж одоо юу яаж найдвар тавьж яана л гэдэг маань маш том одоо шагналт юм л гэж миний хувьд өөрөө тэгж хүлээж авдаг байхгүй юу? Тэгэхээр надад итгэж байгаа хүнд би одоо бараг л амиа тавихаас холгүй л ингэж өмнө чи байхаа хичээдэг юм. За одоо тэгээд ер нь бол энд сувлагч гэдэг үг бол мөнхий л холбоотой байдаг тийм. Тэгэхээр эмч сувлагч хоёрыг одоо энэ хамтарч ажиллахад ер нь хамгийн чухал нь юу гэдэг вэ? Энэ бас л харилцаа итгэлцэл бие нэг үнэлэл тийм ээ. Нэг багийн ажил шүү дээ. Багийн ажил гэсэн ойлголтод л хүрэх хэрэгтэй. Хамгийн сэтгэлд хоногшсон одоо талархал тань юу байсан бэ? Тэр бол нодны одоо нэг 3 хүний хөдөлмөр алдрыг тэмдэглэсэл надад амар гүн сэтгэл төрүүлсэн. Би хэзээ ч тэгж үзээгүй хөдөлж үзээгүйгээр хөдөлсөн. Тэгэхээр бид хэдий чи ингээл үүднээс ингээл улаан явсан дээгүүр алхуулаад бүгдээрээ манай энэ сүдэгчгүй ингээл алга ташаад бүтэж аваад тэр надад бүр ингээд 38 жилийн өмнө хөдөлмөрийг нэлсэн. Тийм ээ гайхалтай мөч. Алтан ганцыг ингэрт минь хадаж өгсөн өөрөө чи бас үүтэ түүцгүйс байлгүй гэж би бодчихлоо. Үнэхээр надаас гарч ирсэн шүү тэр үед. За одоо ер нь солихын салбарын ирээдүйн чиг хандлагыг та яг хийж харж байгаа. Би даасан тусламж үйлчилгээ. Тийм тусламж үйлчилгээ бол тэгээд цаашдаа бол ер нь бол яг л багийн үйл ажиллагаа нэгээгээ дэмжсэн тэгжээч л одоо яг нэг хүний хоёр талаас нь суулгуул айгүй арай өргөн эмчилгээнээс арай өргөн бүр ингээд нийгэмтэй түүний ард гэртэй одоо тэр хүн дээр тэр хүнд тулгамж байгаа бүх асуудал руу ханддаг байхгүй юу. Тэгэхээр яг суулгуу гэдэг тэгж хөгжүүлэх гэдэг л хичээгээд л байна. Яг манайхан бол тэгж чадахгүй тарианаасаа нэг хүндэрч чадахгүй. За яг нэг одоо бол нэг суулгуун үйл ажиллагаа 5 шатлал гэдэг нэг асаргаас суулгаа жоохон хөндөж орж байгаа боловч цаашдаа ер нь бүх өрөөнд л орно. Хүний ер нь хамгийн одоо эрхэмлэж нандинаж явах хэрэгтэй одоо хүний нандин дээж чанарыг хүн чанараа л хайх байх гэдэг тийм. Хүн чанараа хайх байх. Хүн чанартай л байх юм бол хүн ямар ч гоё хийхгүй тийм. Тэгээд хүний итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Хүн чанартай байх хэрэгтэй гэж боддог. Та одоо ингээд залуу суулгагч нартай хандж хэлэх юм юу хэлмээр нөө яг одоо энэ агшин төрсөн сэтгэлтэй ер нь л сэтгэлээсээ л ажил хийх хэрэгтэй тийм ээ энэ мэргэжилтэд дуурлаж сонирхож одоо эзэмшсэн бол эзэн одоо мэргэжилтэд эзэн болох хэрэгтэй өөртөө боловсруулах хэрэгтэй бүтэн хүний амьнасыг хариуцж ажиллаж байгаа учраас мэдлэггүй байх юм бол тийм ээ нэг одоо сулна гэж байх уу. Тэгэхээр мэдлэг манай эмчнэр байнга ном уншаад байдаг шиг сувлагч нар маань байнга ном уншиж өөрийгөө хөгжүүлж байгаасэ гэж боддог. За тэгээд тэр үзүүлж байгаа тусламж үйлчилгээгээ чин сэтгэлээсээ өөрийнхөө аав ээж хань ээжэд өөр хүүхэд ойр дотны хүмүүстэй яг тэр тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм шиг л хандаа сурчих юм бол сувлагч тусламж үйлчилгээ бол өөрөө аяндаа л ингэ. Тэгээд хөгжилтэй асуулт байгаа гэсэн. За хөгжилтэй асуулт нь за ирээдүйд натаа хамт хиймээр зүйл юу вэ нөө? Натаа ямар гэх хаяа сайхан дарс шимэд сумаар санагдсан. За тэгнэ. Тэр чинь биелэлээ. За ажил аюул ингээл нэг амар их ажил хийсэн шүү дээ. Тэрний дараа ингээд та ямар нэг хамттай эдмэр санагддаг. Яг ямар хамттай эдмэр санагддаг вэ? Шоколад. За сувлагчийг одоо ямар нэгэн юм амттай ч юм уу зөөл гэвэл ямар ажилч зүг. Ажилч зүг юу? За баярлалаа. Ямар хөөрх юм бэ? Эсвэл та одоо жишээ нь манай ингээд ямар нэгэн эсэслийн багш шүү, эсвэл эмнэлгийн хэрэгсэл өөрөө байсан бол ямар одоо багш хэрэгсэл байсан бэ? Эмнэлгийн хэрэгслээс байсан болоо. Тийм. Эхо юм уу?
Бүгд За эмч усны дараа оюутан болохоос өмнө бас ангаас сурсан үед тийм эмч усны дараа ч юм уу таны төсөөллөөр сувлэгч юм ямар байсан бэ? За би ч ер нь өөрөө нөгөө сувлэгч нэг дэвж хүндэлдэг байна тий. Гэтэ яг би ч нөгөө таны түрүү нөгөө хэлээд байсан нөгөө бахарханд уурайдаг хүмүүстэй чинь нэг хамт ажиллаж байлаа шүү дээ. Тэгээ маш гайхалтай үнхээр ур чадвартай гайхалтай хүмүүс байдаг. Гэдгийг хатдаг байсан. Дээр нь хүндлэл гэдэг ямиг хэвээр асар их агуулдаг тийм хүмүүс байсан. Дөнгөж төгсөөл нэг годоос нь жоох юм араад ирсэн чинь таа гэж хутангууд нь л өөр ингээл амар ингээл шок навал тэгэл ямар гайхалтай юм бэ? Одоо тэр янагш мэгчдэр заач тэр таны төрөлийг хасууж бүгд ингээл манай тасагт байсан шүү дээ. Тэгэл таа гэл ингээд ирэнгүүд нь ингээ эхлээ шоконд орчихсон. Тэгээд би зурулаа таа гэд ингээд тэгсэн манай дүү нэг удаа ингээ бид хэдэг яаж байгаа хаажнаас арч ихчээ. Таа чи тэр ихчийг таал гэж ахи тэр ихчи таныг зөрүүлээ таал гэж ахи тийм энэ чинь миний хөндлөл штэ гэж хэлчихсэн. Тэгэл ерөөсөө л асар их хөндлөл гэж орж ирсэн гайхалтай. Ер нь тэгээд ажил хийж явах үед бол нэг шантрах үе байдаг тийм. Тэгээд шантарч ирсэн бас үе байна уу? Тэрийгээ яадаа тэр даван болж ирсэн. Би ч бас ч гэж одоо таны хараас одоо 30 жил оргож тийм. Тэр ер нь бол яг шантрах үе байдаг ч гэсэн хамгийн гол нь тэрийгээ даван туулж байгаа дараа нь одоо хүүхдээ цэцгээд босгочоод тэр одоо байх үе сэтгэлдэл тэр шантарч ирсэнээс илүү их хүчийг өгдөг л дөө. Тийм болохоор за энэ ард нь гараш энэс хэцүү байдаг шүү л гэдэг юм. Энэс хэцүү байдаг. Энэ бол юу ч шинэ ард бол тэр гарчихсан байхад бол нөгөө чинь бид нар маш их гайхалтай сэтгэл ам. Тийм шүү дээ. Хүний идгээж гээд нөгөөх нь босоод явж байгаа. Зөндөө байл байхад залуу юм шиг чи зөндөө их ингээд л имдэг гарна. Тэр үед чинь хөцөн хэрэгжээ хүүхдийн имдэг маш их байлаа. Тэгэл бас эвгүй байдаг байсан. Тэгээ бас тэр үеийн маань эмч нар маш их сэтгэлийн дэм их өгдөг байж. Маш их тэд нарынхаа дэм хүчээр бас их давсан гэж боддог. Тэгээд л ингээд аваад гарчихсан байхад бол одоо бодоход бол одоо тэр үл жишээлсэн байгаа байхгүй тий. Асар их амьдралын дуршлаг, асар их одоо аш соног төхөөрөмж байхгүй яг өөртөө ухаанаар шинжэнгээ амбуудаад амбуу барьж өгсдөг байлаа шүү дээ. Амбуулын аппаратанд холбох юм байхгүй тий. Жишээлсэн да тий. Саад асал гэж боддог. Одоо ч маш их юмыг туулж байгаа. Одоо ч гэсэн үний хүн л юм чинь үн чандарах үе зөндөө байдаг. Тэгэхээр тэрийг аль болох сэтгэлийн одоо их тийчээрэл даван талбал яваад илэртэл дараа нь илүү их кафег авдаг шүү л гэж хүмүүс ч гэсэн тэгжил захимаар шантарч байвал битгий нацаа шантарсан юмаа даваад гарчихсан байх тань тэрнээс илүү их ямар гоё кафе гэж тийм илүү их баяр ажил төрдөг шүү л ч гэсэн бас хүмүүс тэгж хэлмээрээ. За ядарсан сувлагчтай зориулаад эмчийн нууцх эмчилгээ хийдэг үү? Инээ гэдэг. Инээ ихэнхдээ сэтгэл заслыг хийдэг шүү дээ. Би бол өөрөө ер нь бас жоохон заримдаа өөрийн сэтгэл заслж гэж одоороо тэгдэг шиг байна. Тийм энэ копиг уучих гэдэг гээд барил ороод ирдэг. Тийм зөв. За хэзээ өөрчлөлт тохиолдож байсан нөө тийм бол одоо ямар арга шийдвэрлэж байсан бэ? Хэзээ өөрчлөлт зөндөө. Хэзээ өөрчлөлт шийдэх ерөөсөө л нэг арга сонсгол. Өөрийнх нь үгийг хэлж дуустал өөрийнх нь тэр одоо болохгүй гэдэг юм хэлж дуустал сонсож дууссан хойно эргээд ярих юм бол хүн тодорхой хэмжээнд ингээл ажаа төрдөг. Зүгээр өөдөөс нь хасаад л байна тий. Тэр ер нь бол хэцүү үйлчлүүлэгч та хамгийн нэг засгал гэж бодож байна. Яг тийм. Би ч бас яг тэгж боддог тийм. Элэн сонсчиж бас хүний имийг яриулж ингээд шийдвэрээ гаргана тийм. Ярьж байгаад ингээд дунд нь шийдвэр. Өөрөө ясаараа тэр хүн чинь ингээд бас өөрөө ч гэсэн тохиомдол багсаж шүү дээ тийм. Тийм байна гэдэг бас сонсож байгаа юм чинь шийдвэрээ гаргана. За сувлагч хүнийг ер нь ямар агаасаа гэж боддог вэ? Тэгээд ямар зам чанар тэр онцлог нь хамгийн их одоо таалагддаг вэ?
Хамгийн гол нь сэтгэлтэй байх хэрэгтэй. Олон сэтгэлтэй дээр нь бас нөгөө айдас гэдэг юм хүнд байх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн ажилтан гэдэг юм. Яг гэвэл хинэггүйгээс олж хүмүүлнэ. Айдастай байна гэдэг чинь тэр хүн анхаарал тавина. Өөрийнхөө ажлыг 100% хийж юм буруу хийж юм өөртөө хяналт тавина. Тийм болохоор ер нь бол жоохон айдастай байх хэрэгтэй. Өөрөө маш их сэтгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд хариуцлагатай байх хэрэгтэй. За харилцан сайн ярьлаа. Их сонирхолтой бас юм болдгийм байна. Өөрхөн асуултууд бас бэлдсэн байна. Би ч одоо ер нь л яг өндөө ямар асуулт байгааг юм бас мэдгүй. Тэгээд яалтчвал одоо хамгийн түрүүн сэтгэл буусан юм байна. Таал байлаа. Зөвхөн асууж одоо өөршөө олон сайн өөрлөн авах. Балзан барьсан. Балзан жам бэлэг үгүй. За баярлалаа. Сайн баярлалаа. Тэгэл үнсч байна. Өөрөө үсэхгүй. За баярлалаа. За бас цалин эмчнэртэй баярлалаа. Тийм ээ. Би хэрэг болсон. би бас нэг юм авах гэж байна. Нөгөө энийг хаачихсан уу? Энэ нөгөө л танийгаа харах гэсэн юм. Зүггүй юм шиг хамт алхах гэсэн юм. Зүрхэндээ танийгаа сэлэх гэсэн юм. Зүрхний үнээсээ хайрлах гэсэн юм аа. Тэгээд ямар хүн намайг болоод өөрсдөө мэдээ бэлтээ. Бас ямар ч байсан. Хоос ирээд явах гэх. Бас нэг ажлын дэвшил бэлтээ. Таны андэр сүлдэрч